Доктор Эрдэнэт салбар. Тэртех 1963 оны эхээр Чехийн геологчид геолог агуулгын ажил хийж 1966 оны сүүлчээр Зэсмолвдéний хамгийн өндөр агуулгатай хэсэг нь Эрдэнэт уул болохыг тогтоожээ. Ингээд 1967 оноос Монгол геологчид үргэлжлүүлэн ажиллаж Эрдэнэтийн ууны орд газрын нөөцийг тогтоож анхны хөрс суулалтын ажил эхэлсэн төвтэй. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот. Эрдэнэтийн ууны арын сайхан хөндөд 1973 онд шаваан тавьж Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр үүсгэн байгуулагджээ. Хорооны хурдтай хөгжил хүн амын өсөлтийг харгалзан 1976 онд Эрдэнэт хот болж Монгол доон төдийгүй дэлхий дахны алдар нэрээс илсэн сайхан хот болсон билээ. 1974 онд Эрдэнэтийн бүтээн байгуулалтад элгээлтээр ирэх залуучуудыг элсүүлэх тухай тогтоол гарснаар Эрдэнэтийн анхдагч болох 54 элгээлтийн эзэд ирсэн юм а. Үүнээс хойш жилийн дараа гэхэд Эрдэнэт хотод 15,000 гаруй хүн амьдарч байсны 58% нь зөвлөлтийн иргэн, 13% нь Монгол барилгачид, 16% нь шин тутам суурьшсан ажилчид байлаа. Эрдэнэт үйлдвэр өдөөгөө Зэсмолвдéний хөдрийн олборлол, баяжуулалтаараа Аз төвдөн тэргүүлэх 10 уурхаан нэгт тооцогдсон юм а. 8 зохист хаяа тэлэх найрамдын хот Эрдэнэтийн зочдоо доктор Эрдэнэт салбар урьж байна.